Өчигдөр орой Налах дүүргийн орчимд зэвсэг түвшний Жанжин штабын 337 дугаар ангийн сургалтын нислэг үйлдэж байсан Ми-8 нисдэг тэрэг Ослын буулд хийсэн талаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр зэвсэг түвшний Жанжин штабаас мэдээлэл хийлээ. Нислэгийн үед 11 цэргийн албан агч нисдэг тэрэгэнд явж байжээ. Тэгвэл Ослын улмаас нэг хүн амиа алдаж 10 хүн гэмтэж одоогоор цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нисдэг тэрэгэнд техникийн бүрэлдэхүүн явж байсан гэх мэдээллийг өглөө. Ми-8 нисдэг тэрэгний сургалт дадлагын нислэгт нисгэгч, сургагч нисгэгч, аэродромын хангалтын болон гэрэлтүүлэг дохиолын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцож өөрөөр үүсгэж байсан. За, Ослын шалтгааныг тогтоохоор батлан хамгаалах яам, зэвсэгчний Жанжин штабын ажлын хэсэг, цагдаа прокурорын байгууллагын албан агчдад хамтран үзлэг шалгалтыг бол явуулж байна. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Жанжин штабын мэдээлэлээр бол төлөвлөгөөт сургалтыг сар бүр өдөр шөнө хийдэг гэв. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан, бүгд цэргийн алба хаагч байсан гэх мэдээллийг өглөө. Манайх яг одоо сургуулийн жилийн сургалт төлөвлөлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд заагдсны дагуу одоо сургуулийн сургалт дадлагыг бол шөнийн нөхцөлд гүйцэтгэхээр ингэж ажиллаж яасан. Энэ шөнийн сургалт дадлагын үед болсон ийм ослоо байна. Сар болгон бол сургалт дадлагыг бол өдөр болгон шөнийн нөхцөлд бол сард бол 2-3 удаа зөвхөн явуулдаг. Яг төлөвлөгөөт шөнийн нөхцөлөөс энэ үед энэ асал гарлаа. Одоогийн байдлаар 2 хүний биеийн байдал хүндөвтөр хагалгааны дараах байдалтай, 4 хүн доод мөчтийн хугаралтай, 1 хүн хавирга хугарсан, 3 хүн арсны гуужилттай байгаа гэх мэдээллийг өглөө. Жанжин штабын зүгээс алба хаагчдын арга гэрч шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдгдсэн. Талигаачин хувьд 37 настай Батбаяр гэх Монгол улсын зэвсэгт хүчинд 17 жил үүрэг гүйцэтгэсэн хүн байжээ. Одоогоор 10 хүнийг цэргийн эмнэлэгт эмчилж байгаа юм. Өнгөрсөн шөнө 2 хүнийг яаралтай хагалгаанд оруулжээ. Өнөөдөр өглөөний байдлаар цэргийн эмнэлгийг хамгаалтанд авч хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байсан юм а. Ажлын хэсэг гарч Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм а. Дашрамт дуулгахад зарим их сурвалжийн өгсөн мэдээлэлээр энэ удаагийнх нь 2008 оноос хойш Ми-8 нисдэг тэргийн 5 дахь удаагийн осол гэх мэдээллийг ч өгч байна.